2015 оны 5 дугаар сараас 2016 оны 4 дугаар сар хүртэлх хугацаанд бүгд найрамдах хятад улсаас импортоор оруулж ирж буй олон нэр төрлийн барааг гайлд худал мэдүүлсийн хариуд хахуул авсан, хахуул өгсөн үйлдэлтэй замын үдх гайлын газрын гайлын улсын байцаагч нарын 34 хүнд холбогдох хэргийг улсын дэд шүүхийн хяналтын шатны эрүүгийн иргэн шүүх 2018 оны 1-р сард хянан хэлэлцсэн. Шүүхээс гайлын улсын байцаагч нар нь давтан үйлдэлээр урьдчилан амлаж, хясан богдуулах замаар бусадтай бүлэглэж, хахуул авсан гин буруутаа тооцож 2-6 жилийн хорих ял унаасан байна. За энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад бидээ байсан хахуул авсан ийм мөнгийг нуунд алдлах зорилгоор тодорхой хэмжээнд энэ агаар жуулагч, ор, тэр ширээ, тавилга гэх мэт зүйлсийн араар ингээд мөнгнүүдийг хайсан ийм нөхцөл байдал тухайн үед яг шалгалтын явцад тогтоогдсон. За тэгээ энэ бичлэгийг гол нь харуулж байгаагийн учир нь юу вэ гэхээр та бүхэн харж байгаа бох тийм энэ мөнгөний хэмжээ бол маш бага гэж харагдаж байгаа. Гэхдээ энэ багцлалсан нэг ингээ багцлсан тохиолдолд 100 мянган төгрөг 50-аас 100 мянган төгрөг. Энэ бол зөвхөн тухайн акшнд ороход тухайн хүмүүсийн бийд байсан мөнгө гэсэн үг тийм. Тухайн нэг өдрийн гэдэг юм уу тэр тал өдрийн энэ хүмүүст ингэж бусдаас ахуулт авсан ийм нөхцөл байдал тогтоогдож. За сая шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хүрээнд зөвхөн тогтоогдсон нэг үйлдэлээр жишээ татан ярихад 90 тонн ачааг хилээр хяналт шалгалтгүйгээр гаргасныхаа хариуд гайлын байцаагч нар бусдаа бүлэглэн 4.5 сая төгрөгийн хахуулыг авсан ийм үйлдэл тогтоогдсон. Энэ бол зөвхөн хэргийн явцад тогтоогдсон нэг үйлдэл. 90 тонн ачааг тухайн үед шалгаж үзэхэд улсад орох ёстой байсан нийт 28.2 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй. За хахуулд нь 4.5 сая төгрөгийг авсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. За тэгээ сүүлийн 3 жилийн байдлаар авилгатаа тэмцэх газарт энэ гайлын байгууллагатай холбоотой, албан тушаалтнуудтай холбоотой нийтдээ 52 өргөдөл гомдол ирүүлж 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлсэн. За энэ бичлэг дээр үзүүлж байгаа нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөв. Энэ бол 2016 оны нөхцөл байдлын бичлэг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэмт хэрэг дахин давтагдан гарсаар байгаа учраас бид нар орчин сэргийлэх зорилгоор энийг олон нийтэд